үйлдвэрлэлийн систем бас их онцлогтой болсон. Юу вэ гэхээр туршилт үйлдвэрлэлийн систем одоо явж байгаа хооронд developer нэгдээр одоо хоёр нэмэлтээр security response update гарсан байгаа. Тэгэд ер нь бол миний бодож ирснээр security response update зөвхөн одоо үндсэн үйлдвэрлэлийн систем дээр биш бас одоо туршлага үйлдвэрлэлийн систем дээр бас ингээд давхар гардыг бол ингээд бол мэдчих авсан. Тэгээд ямар ч байсан энэхүү iOS 26.3 маань ерөөсөө яг developer яваад release candidate гараад аль бишний хувилбар гарах хүртэл ингээд ямар ч гэсэн ингээд хоёр удаа security response ингээд апдейтыг бол өөртөө бол ингээд агуулсан байгаа. За Tim Cook өөрийнхөө Twitter дээр бол одоо энэхүү tweet-ийг 26-ны оройн 10 цагт оруулсан байгаа. Тэгээд дараагийн ивент ер нь бол эх 7 хоногийн нэгд өдрөө уулзъя гэдээ бол энэ хүү твитийг бол хийсэн байгаа. Тэгээд энэ ивент дээр дараагийн хямдхан гарах одоо iPhone, за тэгээд 17i гэж бол хэлж байгаа. Тэгээд хямдхан гарах MacBook, за тэгээд дараагийн бас чипүүдтэй MacBook Pro Air-д бол гарах юм магадлал бол байна гэж бол ярьж байгаа. Тэгээд бас давхар хоёр төрлийн iPad-ууд бол гарна гэж бол одоо хэлээд байгаа. За тэгээд тухайн яг энийг бол би яг ивент гэж бол яг бодохгүй байна. Яг тэгэхээр аль бисний Apple сайтн дээр ивент маягаар бол ерөөсөө пост нь бол яваагүй, зүгээр ингээд Tim Cook өөрийнхөө хувийн юм дээр тавиад яасан зарласан болохоор ер нь бол зүгээр л YouTube дээр нэг танилцуулга бичлэг нь яваал бол дуусах хаа. За iOS 26.2.1 суусан бахад одоо энэ хүү 26.3 үйлдвэрлэлийн систем маань 3 дахь iPhone SE дээр 374 GB-ны багтаамжны хэмжээтэйгээр бол одоо гарч ирсэн байгаа. За апдейт хийхээс сул зай нь болохоор 29.33 байгаад апдейт хийсний дараа 25.17 болоод өмнөхөөс ер нь бол ойролцоогоор 4 GB бол одоо илүү зай бол эзэлдэг болсон байгаа. За тэгээд үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 23D127-тойгоор бол гарсан. За энэхүү апдейтн дээр ирэх хамгийн чухал зүйл нь болохоор settings рүү ороод general руу ороод хамгийн доош нь очоод transfer reset iPhone гэдэг рүү орох юм бол доор нь transfer to Android гэдэг хэсэгтэй бол болсон байгаа. За тэгээд ер нь бол iPhone, iOS өөрөө л ер нь бол айгүй хаалттай систем. Тэгээд яг iPhone-оос Android руу бүх мэдээлэлээ шилжүүлэх одоо шаардлага гарахад ийм бол өмнө нь бол меню бол ерөөсөй байдгүй байсан. Тэгээд энэ дээрээ дараад хэдүүлээ явах юм бол ямар ч үсэн ийм QR код уншуулах хэрэгтэй байна. Тэгээд өөрсдийнхөө шилжиж байгаа шинэ Android утсан дээр QR код үүсгээд энэхүү одоо Android утас руу шилжих зүйлийг бол хийж болох юм. За тэгээд нөгөө талд бол бас Pixel-ийн гар утсан дээр iPhone-оос Android руу гэдэг бас хөгжүүлэлт бол ингээд давхар бол ингээд бол орсон юм бэлээ. За Apple-ийн зүгээс бол одоо Аз тэмдэглэдэг цагаан сартан зориулаад хоёр шиг wallpaper бол гаргасан юм. Тэгээд Discord руу нэгдээд яг lock screen гэдэг хэлцэх рүү та нар орох юм бол яг энэ хоёр wallpaper-ыг бол оржоод татчих бол болно шүү. Тэгээд яг шинэ зүйл нь бас юу нэмэгдсэн бэ гэхээр шинээр яг wallpaper гэдэг дээр нэмээд доошгоо гүйлэх юм бол цаг агаар astronom гэдэг бол одоо хоёр тусдаа бол гардаг болсон юм. Тэгээд яг одоо байгаа цаг агаараас хамаарат 3 янзыг бол ингэж харуулдаг пост одоо тохиргоо манд ингэ тусдаа болоод astronom болохоор ингэ доотлолтоо бас ингэ тусдаа ингэ гардаг болсон юм байна. За Европын улбаны шахалтаар ер нь бол одоо энэхүү iOS үйлдвэрлэлийн систем маань цаг хугацаа өнгөрөх тусам илүү одоо өөр төхөөрөмжүүдтэй адилхан бол ажилдаг болох шаардлагыг бол тавьсаар байгаа. За тэгээд энэ 26.3 апдейтэн дээр хоёр юм холбоотой хөгжүүлэлт бол орж ирсэн юм. За хэдүүлээ notification-ыг л мэдж байгаа. За iPhone гар утастайгаа одоо ухаалаг одоо Apple-ийн цагийг эсвэл одоо iPad ч юм уу ингээ холбоод ашиглаж байхад notification ирэх юм бол тэр одоо цаган дээр ч юм уу эсвэл iPad-ын дээр зэрэг бол notification бол ирдэг. За хэд зөвхөн тийм биш, өөр одоо 3 дахь төрлийн технологийн компаниудын хөгжүүлсэн одоо өөр одоо бугуун цаг ч юм уу өөр ухаалаг төхөөрөмжүүд дээр iPhone-оос ч notification илгээгээд одоо шал өөр төхөөрөмжээр адилхан notification ингэ очуулдаг ингэ болж байгаа юм байна. За дараагийнх нь болохоор Европын улбаны шахалтаас бас гарсан зүйл нь юу вэ гэхээр ер нь л Apple-ийн төхөөрөмжийг нь өөрийг ингээ холбох гээд ингээ гаргаж ирэхэд бол share menu бол ингээ гарч ирдэг. Харин өөр одоо жишээ нь технологийн компани чихвчийг ч юм уу эсвэл бугуун цагийг гаргаж ирэхэд бол энэ саяных шиг share menu бол гарч ирдэггүй. За тэгээд энэхүү iOS 26.3 үйлдвэрлэлийн системээс эхлүүлээд энэхүү одоо өөр технологийн компаниудын төхөөрөмжийг холбох гэж одоо Bluetooth асаагаад харангуут саяных шиг адилхан юм share menu бол ингээд бол гарч эхэлдэг болж байгаа юм байна. За бас нэг сонирхолтой зүйл нь болохоор юу байсан бэ гэхээр яг ASUS дуудахыг одоо UI menu маань ингээд удаан дарангууд энэ тоон автоматар яваад яг дээдэлд ингэж харагддаг юм цоошин харагдах одоо UI menu ингээд болсон байна. За тэгээд ийм болж бол ингээ өөрчлөгдсөн байлээ. За энэхүү апдейтний эдийн нэг цагтын апдейт одоо нүдмээр их зүйл өөрчлөлтүүд байгаа ч гэсэн бас давхар маш олон одоо security content буюу мэдээллийн аюулгүй байдлын контент сайжруулалт бол зөндөө бол орсон байна. За хэдүүл Apple-ийн сайт руу ингээд ороод харах юм бол accessibility дээр одоо Bluetooth, call history, CFN network, за Core audio дээр ингээ хоёр орсон байна. Core services гэ 3, DYLD, Game Center, Image IO, Kernel гэдэг хэсгээр орсон байна. Launch services, Live XPath, за Live XPC, Live Captions, the Messages, Photos, Sandbox,
За тэгээ screenshots, shortcuts, spotlight, StoreKit, UIKit, за тэгээ voice over WebKit гэдэг ингээ эсвүүд дээр маш олон гэдээ орсон байгааг л харж байна. За тэгээ Wi-Fi, за тэгээ нэмэлтээр яг Apple-ийн зүгээс хин ямар тусалцаа тухайд үзүүлсэн гэдгийг нь бол ингээ нэмэлтээр ингээ доотлолт нь бол ингээ дурдсан байна. Тэгээд ер нь бол харж байхад iOS 26.3 дээр бол мэдээлэл аюул байдал талаас бол маш олон кодны сайжруулалт орсон байгаа ингээ та нар бол харж байна. За үеийн систем болгон дээр benchmark оноог нь бол ирээд явж байгаа. За CPU хэсгийн single core score дээр болохоор 2301 он аваад дундч авдаг одоо онооноос бол өндөр оноо авч чадсан. За харин multi-core score дээр бол харах юм бол дундч авдаг онооноос бол өндөр оноо авч чадаагүй. 5356 гэдэг ойролцоогоор 100 оноо баг бол авсан. За харин GPU-с болохоор 18746 оноо аваад дундч авдаг AC-ийн онооноос 1000 гаруй оноо илүү болж авч чадсан байгаа. За тэгээд үзэгчнээс бол би дандаа бол одоо асуудаг. Тэгээд хэрвээ та нарын энэ хүйлийн систем лөө 26 апдейт хийсэн бол та нарын гар утсан дээр ажиллагаа болон батарей талаас хэр байна вэ гэдэг ямар утсан дээр гэдэг бол ингээд бичиж хуваалцаарай. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord server бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За дараагийн гарах хүйлийн системүүд дээр болохоор iOS 26.3.1 гарна гэсэн бол ер нь бол тамаг мэдээ бол зөндөө явж ирсэн. Тэгээд ерөөсө тэр нь бол одоохондоо л ерөөсө биелэхгүй байна. Тэгээд магадгүй дараа 7 хоногт бол одоо гарч бол магадгүй. Харин туршилт хүйлийн системүүд болохоор iOS 26.4 төлөвлөлт 2 дээр бол ингээд явж байгаа. За энэ хүйлийн системлэл апдейт хийх нь зөв үү буруу юу гэдгийг бол мэдэж хэрэг та нар бол шийдэн. За тэгээд аюулгүй байдал талаасаа за тэгээд шинэ зүйлийг мэдрээ гэвэл мэдэж хэрэг энэ хүйлийн системлэл апдейт хийх нь бол зөв үү. За тэгээд шинэ форматныхаа дагуу яг тухайн хүйлийн системний батарей репортыг бол би бичлэг болгоны доор comments-гээр бол ингээд оруулж байгаа. Тэгээд та нар тийшээ ороод бол өөрийнхөө батарей репортыг бол ингээд олоорой.